Энэ тусгай хэрэгцээ авахын тулд бид засгийн газрын тогтоол гаргана. Ингэжээж бид дараагийн 4 жилийн дараа, 10 жилийн дараа ямар нэгэн засаг даргын дур мэдсэн шийдвэрээр ямар нэгэн газрын албаны дарганы дур мэдсэн шийдвэрээр дахиж энд газар жижигэлж орон сууц ч юм уу байшин болохгүйг хамгаалах ийм зорилготой байгаа. За энийг хамгаалж авсны дараа бол бид эндээ наадмаа сайхан тэмдэглэдэг хүүхэд залуучуудынхаа урлаг спорт бүхий л спортын төрлүүдийг хөгжүүлэхэд зориулсан ийм ногоон байгууламжтай цэнгэлдэг хүрээлэн хий гэж зорж байгаа. Ер нь бол томоохон хотууд ч гэсэн хотын төвдөө битүү дээвэртэй ийм хүртээмжтэй объектууд бол маш их байдаг. Токио хотод бол ногоон байгууламжийн дунд Токио Дом гэдэг яг хотынхон дунд бас байдаг. Тэгэхээр энэ жишгийг бий болгож Улаанбаатар хотод ч гэсэн орчин үеийн жишгт нийцсэн хүүхэд залуучуудад зориулсан ийм нэг стадионыг бий болгоё гэж бас бид зорж ажиллаж байна. За энэний талаар бол манай өчигдөр бас Төв цэнгэлдэх хүрээлэн официал компани маань гүйцэтгэх захирлаар томилсон.